Одоо намын нэгжид чуулганы нэгтгэн ажиллагаанд Монгол Улсын ерөнхийлөгч Батболго Бүхэл нь ерөнхийлөгч таныг энд төрж байна. Улсын хурлын дарга, улсын хурлын эрхэм гишүүдийн хүнд зорчтой энэ удаагийн улсын их хурлын намын нэгжид чуулган нийгмийн эдийн засгийн маш олон тулгымцсан асуудлыг шийдвэрлэж урд хожид байгаагүйгээр ажил хийж байх зөв шуурхай шийдвэрүүдийг цаг авалтгүй гаргах учиртай үед болж байгаагаар онцлог байна. Тийм учраас би хэдэн оршил тайлбарлаж зайлшгүй шууд гол асуудал руу орё гэж бодож байна. Эрхэм гишүүдээ цаг авалтгүй шийдвэрлэх энэ төрлийн ажил бол засгийн газрыг богино хугацаанд эмнэлэн байгуулж ажилд нь шуурхай оруулах ийм асуудал үүсэж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн хувьд би шинэ засгийн газартай улс төржилгүй бодиттойгоор хамтран ажиллах улс орны өмнө тулгымцсан асуудлуудыг хамтдаа даван туулах хэрэгсэлтэй байна. Хэдийгээр 2017 оны эхний хагас жилийн дүнгээр эдийн засаг 5.3% өсөлтөөр гарахаар таамаглаж байгаа ч улс орны эдийн засаг санхүүгийн төлөв уугаар ажиллагдаж байна. Зөвхөн нүүрсний үнээс үүдсэн өрөөсгөл өсөлт нь нийт эдийн засагтаа төдийлөн дэв болохгүй байгаа баг шинж нарын захингаа нэмүүлэх шаардлагаас тодорхой харагдаж байна. Ирэх жил төлөх ёстой үлээлдэж байгаа гадаад зээлийн төлбөрүүд гэх мэт санхүүгийн олон асуудлууд бидний өмнө тулгамдж байна. Олон улсын валютын сантай хамтарч ажиллах энэ цаг үедээ нэмэртэй байж боловч үүн дээр бид үндэсний онцлог тохирсон шиг үндэсний их ашиг энэ дэргүүнд бодлогдсон заалтуудыг оруулж чадчих байгаа юм гэдгийг бас бодох хэрэгтэй байна. Өнөөдөр бид Монголын улс төрчдийн гаргаж ирсэн гол алдаа гадныхны дэмжлэг тусламж зөвлөө үндэснийхээ онцлог тохируулалгүйгээр сохроор хуулбарлах, уг дугуй даган биелүүлэхдээ үндэснийхээ язгуур хэрэг ашиг явц сар тохируулалгүй явж ирсэнд байгааг бас энд сануулж хэлмээр байна. Олон улсын валютын сангийн тулгарсан боловсруулалтаас жишээ малыг барьцаа хөрөнгөнд тооцохгүй гэдэг бол Монголын онцлог яаж тусгаагүй тооцоолоогүй зүйл нь ажиллагдаж байна. Нүүдэлчин монголчуудын хувьд хэдэн мянган жилийн турш 5 улсын болон үндсэн хөрөнгө болж ирсэн. Гэтэл тэрийг нь барьцаа биш гэж үзвэл малчид бид юугаараа зээл авах болж байгаа юм байна. Хүүхдийн мөнгийг халамжтай зөвлөж байна. Цөөн хүн амтай Монголын хувьд энэ огт өөр зорилготой аль засгийн газар намын үед хүн амаа өсгөх тууштай бодлого болон хэлбэртгүй мөрдөх хэрэгтэй гэж бодож явдаг юм аа. Гэх мэтээр олон улсын валютын сангийн болцол донд бодох зүйл цөөнгүй харагдсныг улсын хурлаар хэлэлцэн шийдвэрлэхдээ Монголын иргэдийг тэргүүнд нь эренблээрэй гэж хэлсэн юм аа. Эх оны төсвийг улсын хурлын намрын чуулганаар маш бодиттой ажил хэрэгчээр хэлэлцэж эдийн засагт эерэг дохио өгөхөөр алдагдaltaгүй чамбаа төсөв батлахыг цаг хугацаа биднээс шаардж байна. Улсын төсөв эдийн засагтаа эерэг дохио өгөх гэдэгт төр хувийн секторыг дэмжих гэж ойлгож байгаа. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр дараа үйлчлэгээ худалдан авах хуульд орсон нааштай өөрчлөлтийг засгийн газар түүний харьяа байгууллагууд чамд бүрдэж ажиллах дотоодын үйлдвэрлэл үйлчлэлээр чанархааргүй хэмжээнд дэмжих болох юм аа. 2015 онд үндэсний үйлдвэрлэл дэмжих хуулийг баталж улс орон нутгийн төсөв, төрийн болон орон нутгийн өмчт үйлдвэрүүд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах, Монголын компани иргэдийн үйлчлэгийг тэргүүн ээлжинд авах үйлдвэрлэл дэмжих хуулийг 2015 онд баталснаас хойш бодиттойгоор хэрэгжсэн байна. Энэ хууль болон цуг өөрчлөлт орсон төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлж чадвал сургууль цэцэрлэгийн хүүхдийн хоолны 105 тэрбум төгрөг гэх дотоодын хүнс үйлдвэрлэгчдийг дэмжих мөнгө тэр хэмжээгээр ажлын байр цалин болж өгч болно. Цэргийн төрөнд гутал томоохон үйлдвэр аж ахуйн нэгжийн ажлын хувцс сургагчийн төрөнд тус зэрэг дотоодоо үйлдвэрлэж болоод байгаа барааг гадаадаас авсан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна. Цэрэг цагтаа шүүхэн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчдыг 50 гаруй мянга, уулуурхад ажиллаж байгаа 20 гаруй мянга, барилгын ажилчид 40 мянган хос ажлын гутал жил бүр өмсдөг хэрэглэдэг юм аа. Эдгээр байгууллага дотоодоо үйлдвэрлэсэн ажлын гутал худалдан авах энэ эцсийн дүнтэй гутлын өдөр, аль ширний өдөр цааш бол малчдыг дэмжих мөнгөн урсгал болох учиртай юм аа. Арьсны хий зарагдахгүй хямдхан гэж бачимдах шаардлага бид удахгүй багасгах ёстой. Саяхан та бүхэн эхийн үн хэд болсныг мэдж байгаа. 500 төгрөг болсон. Өнөөдөр бид жилдээ 10-30 сая одоо хоньны эхийн үхэн ширийг гадагшин түүгээр гаргаж байна. 10 сая орчим. Энэ бол өөрөө хэрвээ бид боловсрол үйлдвэрлэх юм бол
$300 тэнцэх нэмэн өртөг бүтээх ийм том салбар байгаамаа. Тэгэд 500 төгрөгөөр тэнцэж байгаа хоньны нэг юм өнөөдөр бид нар гаднаас 1500 төгрөгөөр хурдан гол түргэн гол гарч хэрэгж байгаа гэдгийг бид хандаж харьцуулах ёстой болон харагдаж байгаамаа. Хүнс болон хүнсний ногооны хувьд төрөөс байгаа боломжоор дэмжиж худалдан авалтыг хийх ёстой. Төрийн мэдлийн аж ахуйн нэгжүүд ажилчдын цааны газартаа Монголын хүнсний түүхий гэдэг худалдан авах нь жам ис болох ёстой юм аа. Ингэж байж бид гарал үүсгэн тодорхой аюулгүй хүнс үйлдвэрлэлийг хүнсний кластераар дэмжинэ. Тэрнээс бас дотоодын бүтээгдэхүүнээ хэрэглэхийн чухлыг ухуулсан сайхан үгс ажилд ямар ч нэмэргүй агаарт замхан алга болсон байна. Шинээр байгуулагдах засгийн газар уулуурхайн өрөөсгөл хамааран түүнийг дагсан эрсдлийг бууруулж эдийн засгаа олон тулгартай болох хөдөө аж ахуй газар тариалангийн экспортыг нэмэгдүүлэхэд анхаарна гэдэгт итгэл найдвар бага болж төрж байна. Энэ чиглэлээр бүхий л хүчин чармайлтыг улсаараа хад түмнэрээ дэмжихээс өөр арга байхгүй цаг үе ирснийг бид ухамсарлаж байгаа нь сайшаалтай байна. Монголын эдийн засаг уулуурхагаас хэд хамааралтай байгаад дээр дооргүй гэж ярьдаг. Үндсэн хуулиар нийт ард түмний болохыг хуульчлан баталсан газрын баялагийг лиценз нэрээр цөөхөн гэрүүл зарсан эргээд улс төрт нийгмийн шудраг басанд хэд хажуудлуудыг амжиж байгааг яахтаа зогсоож тэнцвэржүүлэх бодлого хэрэгжүүлэхгүй бол үндэсний хэмжээнд тортой тусгай төлөв байдал үнэхээр үүслээ. Хаширт Батмунгийн хуулиар гадаадынхан цөөхөн эрх мэдэлтнүүд газрын баялагийг эзэмших нөхцөл бүрдүүлсэн байгааг одоо хурдан засъя. Улсын хөрөнгөөр хайгуулн нэгдэж нөөцөнд тогтоогдсон ордыг хувийн компани гадныханд найр тавьж өгдгийг боловсроос өөр сонголт бидэнд үлдсэн байна. Монголчууд өнгөрсөн хугацаанд уулуурхад асар их найдвар тавьсан ч уулуурхайн олборлтын өмнөх үеэс дорцсон цаашид энэ байдлаараа үргэлжлүүлж болохгүй гэдгийг хамгийн том тохио харагдаж байна. Олборлт хүчээ аваагүй байхад өргүү байсан ард түмэн баялгаа олборлж эхэлснээр 3 их найдын өртөө болж сууж байгаа зөв бодлого гэхэд одоо хэцүү харагдаж байна. Тийм учраас уулуурхайн бодлогоо эргэн харж үндсэн хуульд нийцүүлсэн байдлаар өөрчлөхөөс аргагүй төрж байна. Цаашлах юм бол галт олборлолт алтны уурхайд төр онцгой бодлого хэрэгжүүлэх хяналтаа тогтоох шаардлага үүсэж байна. Учир нь хат бол онцгой металл төгрөгийн худалдан авах чадварыг тодорхойлох учраас Монголын төр өөрийн мөнгөн тэмдэгтийн чадварыг өндөр байхын төлөө хатанд онцгой анхаарахаас аргагүй боллоо. Шинээр алтны хайгуулын болон ашиглалтын лиценз олохыг зогсоож энэ салбарт төрийн эрх мэдлийг тогтоон алт олборлогчдод бүх алдаа зөвхөн Монгол банк нь тушааж байх хууль гаргахгүй бол Монголын баялаг монголчуудад өгөөж өгөхөөр гадагшаа урсаар байна. Монголчууд баялагынхаа эзэн бос хогшин болж үлдсээр байгааг одоо бид анхаарах шаардлагатай болсон байна. Энэ бол тэргүүрийн улс орнуудад хэрэгжүүлдэг бодлого. Манай хоёр хөрчсөн хатан дээр төрийн онцгой мэдлэгийг хэрэгжүүлдэг юм байна. Энэ бол хэн нэгний эрх ашигын бус нийт монголчуудын Монголын санхүүгийн амин асуудал учраас элдв эсрэг үүсэх мэдрэмж хэрэглэх үл тоон Монголын төр алтаа бүрэн мэддэг хяндаг болох нь нэг тэргүүний шаардлагатай байна. Алтыг бүрэн хэмжээгээр мэддэг авсны дараачаар бидэнд санхүүгийн мэдрэмж чадах үүсгэн дамжиггүй. Ирэх жилийн төслөөс эхлэн гадаадын валютын зээлээр зөвхөн экспортын буюу валютын орлого олох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг санхүүжүүлж байх зарчмыг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Дэд үзэс болон нийгмийн байгууламжуудад зэрэг валютын орслог татахгүй хөрөнгө оруулалтыг валютын зээлээр хийхийг бүрэн хоригдох хэрэгтэй. Үүнийг тусгайлсан хууль гаргаж зохицуулах шаардлага бидний өмнө үүсэж байна. Багш эмчнэр цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа нь байж боломгүй зүйл биш юм аа. Зүй ёсны шаардлага. Хэрвээ үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 заалтыг төр хэрэгжүүлж газрын баялагийг нийт ард түмэнд хүртээмжтэй байлгах доктортой бодлого гаргаж хэрэгжүүлэх аваас төсвөөс цалинждаг багш эмчнэрийн цалин үе шаттайгаар нэмэх боломж харагдаж байна. Багш эмчнэрийн цалин нэг дор шийдвэрлэх боломж болцоо байхгүй байлаж үе шаттайгаар нэмэх орон сууцны хөнгөлтэй зэрэг хамруулах зэргээр санхүүгийн хувьд дэмжих цөөнгүй арга бас харагдаж байна. Байгалийн баялаг ард түмний мэдэл гэдэг үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлгүй явсан алдаагаа улсын хурал засгийн газар яаралтай залруулж баялагынхаа менежментийг иргэдтэй ээлтэй болгон өөрчлөх замаар ард иргэдээ өрийн дарамтаа санджуулах ёстой. Байгалийн баялагийг ноогд ашгаар өртөө өрөө гарч өргөн нэмэлт орлого олох ёстой. Улсын баялагтай байгаад иргэдний өртөө байхаас баялагийг ашиглах утга учир юунд байгаа вэ?
үндсэн хуулийн 6-гийн 2 хашилсан хуулиудыг өдөр бүрэн задруулахад улсын хурд шинээр байгуулагдах засгийн газрыг хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Улс нь баялагтай хагаад иргэдийн өртөө байх хаваас баялаг ашиглах утга учир нь бас юунд байгааг олж харахгүй байна. Засгийн газрын гишүүн, улсын хурлын гишүүн хүн өөр нь эзэмшил байх тамхины үйлдвэрийг татвараас чөлөөснөөр эх 3 жил 60 тэрбум төгрөгийг татвараас болтуулахаар хуулийн зав оруулан батлуулсан байгаа нь ганцхан жишээ гэхэд хичнээн багшийн цалин нэмэгдэж шийдэж болох мөнгө ихийг бид бас ажиллах ёстой. Би энэ тамхины хяналтын тухай хуулийн 4-р зүйл тамхины талаар төрөөс баримт бодлогыг ноцтой зөрчсөн баримтыг дурдж байгаа юм аа. Хуулийн 4-1-6 тамхи үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд урамшуул татврын хөнгөлт болон бусад давуу тал олохгүй байх. 4-1-7 тамхины хяналтын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тамхи үйлдвэрлэгчтэй өмчийн хэлбэр харгалзахгүй байдалд шаарддаг. Бид заасныг өнгөрсөн засгийн газар шууд зөрчиж өөрийн танхимын гишүүний импортлж байгаа тамхинд 5% татвар ногдвол бусад импортлогчдод 30% татвар ногдвол зураг баталсан байгаа юм аа. Энэ бол шударга ус юм аа. Энэ бол илэрхий ашиг сонирхлын зөрчил үүнийг яалтаа засч ижил нөхцлөөр татвар ногдвол ёстой. Эндээс олсон мөнгөө багш эмчнэрийн цалин нийгмийн сайн сайхан зарцуулах ёстой гэж үзэж байна. Одоо байгуулагдах засгийн газар нь энэ мэтийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид бүрдэх нь нийгмийн шаардлага юм аа. Уул уурхайн бизнес эрхэлдэг хүн засгийн газар хэрэгжүүлэх гүйцэтгэх байгууллагуудад ордыг хориглох хэрэгтэй болоод байна. Өнөөдөр уул уурхайгаас зутгсан мөнгө улс төр эдийн засаг нийгмийг бүхий салбарт шударга усыг хадгалуулан хэм хэмжээг хэвдэж байгаа нь өнөө нууц биш болжээ. Хамгийн том авилгалын шүүжээ өнөөдөр уул уурхайгаар дамжин болж ирж байна. Шударгаас алдагдсан байдал хууль хяналтын салбарыг үнээр нэмэрчээ. Хуулийн байгууллагын ажилтнууд улс төржиж хэн нэг улс төрчдийг өсөлтөгчдөө намнах хэрэгсэл болон хувирсан байна. Тэр олон нийтэд илэрхий болсон Монголын төрийг 60 тэрбум төгрөгөөр зах дээр бараа шиг зардаг арилдсан гэх 60 тэрбум Монголын баялагийг хадагсан гараад оруулж ирдэг офшорчдын гих мэт хэрэгүүдийг хэрэгсэхгүй болгон харгацаа шалгаж байна хэмээн цаг авах нь нотлох баримт улс төрчлөөс үүдсэн хэрэгүүдийг сүр бадрал шүүгээр орж гин буруудаа тогтолдоогүй байгаад хэрэгтэн мэтээр зарлаж улс төрсөж байгаа энэ салбар шударга ёс алдагдсны нотлох гэж үзэхээс өөр арга байна. Улсын хурлын шинээр байгуулагдсан засгийн газар эдгээр олон нийтэд илэрхий болсон дуйлан тэргүүдийг хурдан шуурга шийдэхэд анхаарал хандуулах цаг болжээ. 60 тэрбумын хэргийг дахиад хэлье. Тэр чин тодорхой хийсэн үйлдэл тодорхой байгаад бид нар яагаад эзэнгүй мэд сууж байгаа юм бэ? Авилгалтай тэмцэх газрыг бид нар авилгалтай тэмцэх гэж байгуулсан гэж бодож явж байгааг бас энд ирсэн зочдод анхааруулж хэлье. Олон улсын парламентын холбооны парламентчдын хүний эрхийн хорооноос мөн Монголын хуулийн салбарт шударгаас алдагдаж эргэлзээтэй төлөв байдал үүсэж байгаа эс зоргийн хэргийн явцтай таньсныхаа дараа 9 сарын 14-ний өдөр Женевт анхааруулга мэдээлэл хийсэн байна. 2017 оны 9 сарын 11-ний өдрүүдэд Монголд ажилласан олон улсын парламентын хорооны төлөөлөгчдөд улс төрчдийн албаны хэрэг дээр Монголын хууль шүүхийн байгууллагууд шударга шүүхийн олон улсын стандарт нийцэхгүй зүйл олонтаа гаргасан алдаатай шийдвэрүүдийг гаргасан байна гэж мэдээлэл хийсэн байна. Энэ өдөр Монголын ард холбооны анхны тэргүүн Санчаа сургуулийн зориг амир өгсөн эмнэлтүүдээр улсын хурлын гишүүд таахын бас анхаарал тавьсан эзтэй. Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс хуулийн салбарт шударгаас алдагдсан улс төршил хэрэг сэтэрсний болиулах шударга усыг сэргээн тогтоохын төлөө онцгой анхаарч хатуу тэмцэх болно гэдгийг энэ энэ дээрээс бас анхааруулж байна. Ард түмний захиалга нийгмийн шаардлагыг биелүүлэх гэж би сонгогдсон. Энэ үүргээ биелүүлэхийн төлөө бүхнийг хийх болно. Ихэнх гишүүдээ монголчуудаа хайшуу хахир үйлрэл санхүүгийн хомсдолтой төлөв байдал таавд харилцан ойлголцож хамтран ажиллах замаар бэрхшээлийг даван туулахыг тулгаж байна. Улс төрчлөлтийг таягдан харж нийтийн эрх ашигын төлөө шаргуу шуурхай ажиллах шийдлүүдийг цаг тухайд нь оновчтой гаргаж чадахгүй бол нийгмээрээ нийтээрээ хохирон үлдэх хатуу нөхцөл бидэнд тулгараад байгаад хүмүүр ухамсарлаж эв эийг эрхэмлэн нийт нэгэн хүчийг нээлүүлэн зүтгэхийг та бүхнээс уриалж байна. Хүн хөтөлбөр бидний хэвээр болтугай баярлалаа.